сайн уу YouTube би үнэхээр амьсгалтай харагдчихээн. 4 сарынхаа влогоор би та бүхэндээ уулзж байна. Ард чимээ гараад ингээд гэрэл мэрэл тарахгүй янз бүрийн асуудал байвал намайг уучлаарай. Би 4 сарынхаа өнөөдөр 4 сарын 26 заяа. Тэгээ өнөөдөр бол ингээ хагасаа өдөр өнөөдөр өсвөрийн хөтөлбөртэй байгаа. Тэгээд өнгөрсөн 4 сард ер нь энэ 4 сард ингээд юу болж өнгөрч байгаа талаар яриангаа. Тэгээд get ready for me for or хөтөлбөр. За тэгэхээр яагаад ч тэгэхээр энэ сард за миний гарын дээр бол ингээд ийм арьсан хулрах юм асуудал гарсан. Өглөөс харсан чи бүр аим шиг болсон. Юу вэ бүр ингээд газрын зураг маашаа. Тэгээ энэ асуудлаас болоод би өмнө 7 хоногт ер нь 5 хоногийн 3-т хичээлдээ яваагүй. Тэгээд эмнэлэг дээр зарцуулсан хугацаа бол нэг цаг хүрхгүй. Тэгээд үлдсэн цагт ингээд зүгээр л хөвцөн уйтгалцсангүй нэг ирсэн юм уу. За мэдгүй ямар ч тач тэгэл өсөн насны охтуудыг хинч ойлгохгүй дээ. Өөрөө өөрсдөө ч ойлгохгүй явж байгаа. Өөрсдөө ч гэж өөрийгөө. Тэгээд яа би бүр амар гүгрээ харагдаад байна. Би тэгэж гэртээ ингээ хөвцөн ерөөс учраас маш өнгө зүс алдсан. Тэгээд энэ сараас эхлээд би ер нь Instagram-аа жоохон ингээ өөрчлөсөн байгаа. За миний профайл дээр тавьсан зураг, миний био дээр бичсүүд, миний шинэ пост ингээ гүйлгэж байгаа зү. За энэ ингээд 3 зүйлсийг би бол нэг шүн хийгээ. За би ер нь бол Instagram дээр айгуу тийм дүр хэсгэгч амтан штэ. Тэгэл би сүүлд ингээ нэг би ер нь амар подкаст сонсож байгаа юм. Тэгээ би анхаасаа ингээд чинь бичлэгүүдийг амар үзэж байгаа. Тэгээ янз бүрийн бичлэгүүд үзэж тэгэл явж байгаа. Тэгээд энэ хугацаанд би ер нь хүмүүс ингээд нэг худлаа болчтой. Instagram дээр ингээд дүр үсгээ тэр дүрээр ингээ хоорондоо харилцсан байлгүй. Тиймэрхүү юм бодоод би ер нь энэ цагаас эхлээд ингээ Instagram арай өөр байх харж би ер нь арай хэмээд байна. Амьдрал бол угаасаа л ингээл үргэлжилж байгаа миний амьдралыг бас нэг хитэн дүрсүүдийг харуулахаар. Гүгэр. Түмэнэ чи чаднаа. Дөрөв сар гэсэн төгсөж шүү. Эмэноо за ингээ манай ламах маань ингээ ламах зүгээр үү? Зүгээр. Хүмүүс ингээ танил. За ерөнхийдөө бол нэг иймэрхүү сар байлаа. Тэгээ яг ингээ сарын эцэст би влогоо хийгээгүй штэ гэж санаад ингээ хийж байгаа байхгүй. Миний айрс маш ингээ чигшил аваагүй айгүй гомцсон юм шиг байна. Жил намын хувьд бол би энэ 7 хоногт нийгмийн асуугцсан. Тэрэнд бол маш их байсан. Би энэ 7 хоног нийгмээс өөр ямар ч хичээл бодоогүй. Тэгээ бас сүүл нөгөө Монголынхаа яшиг өгсөн байгаа. Тэгээд тэрнээс гадна яалаа чингрүүнийхээ хариу хүчтэй ингээ харсан. Тэгээд би өөрөө хэр бахарч чинь яадаг вэ? Би ямарч байдлаагүй. Албоо амбиштаа биш ой. Fake it till you make it гэдэг үг байдаг штэ. Тэгээд би яаж ч ингээ хөөрөх мэх гэж фейклээд ерөөсөө make л чадахгүй байхгүй юу? Тэгээд би ингээд өөрийгөө ерөөсөө хөөрхөн ингээ харахад. За би ингэж хувцас өмсөг гарах гэсэн чинь өмстэй нэг л тийм сонио харагдаад тэгээ би хувцаа солиод ийм хувцас өмсөн байгаа. Тэгээд энэ одоо илүү дор байна уу эсвэл арай comfortable тухтай байна уу? Та бүхэн бас өөрсдийнхөө бодлоор дүгнээрээ. За энэ бол миний бэлэн болохоос өмнөх бичлэг. За би газ бэлэн болгоод гарлаа. Тэгээд та бүхэн одоо миний өнөөдрийн хөтөлбөрийн бац зэрэг бичлэгүүдийг бас та бүхэнд үзүүлээ. Чахгүй нэ ерөөсөө за одоо яг явал. Өндөг
миний үнрээр цаадыг. Үнрээр цаадыг. Энэ хөтөлбөрт маань их хүүхд ирээгүй ч гэсэн бүр үнэхээр гоё исэн. Тэгээ бичлэгнээс ингээ уйлцсан байгаа густашаад үнсүүлж байгааг харж болно. Тэгээ ер нь бол амар гоё байсан, амар гоё өдөр байсан. Тэгээд уйлсан байна гэдгийг хэлж байна. Тэгээ одоо бид нэр орилно. Зянга маргааш өглөөнөөс нь би та бүхэндээ мэдчилж байна. Би дөнгөж сэрсэн царайтай үс ихсэн нүүр одоо тийм харагдаж байна. За тэгээд шөнө нь бол ингээд даашагийн хонсон байна. Яв ижээсээ яаж шүүл авснаа мэдэхгүй байна. Тэгээ одоо тосоо түрхэж байна. Йоо. Тасаа төсний авчир байдаг л үү? Зянга даашагийнхаа хамаг тосын түрхээд, хамаг хоолыг нэгээд, хамаг хувцсыг өмсөөд байж байна. За шулуун усаараа хэлхий тохиолдол. Ямар тохиолдол? Миний ус ууртах юм бол тэгээд миний ус тэгээд миний толгой цэвэр байх юм бол тэгээд болно. За би нүдний шилээ маш удаан сониноор зүүлээ. Үсээ тайлагддаггүй. Йоо. За эцэст нь тайлсан байна. Одоо тэгээд нэг сонь үйлдэл хийгээ сонь хөдөлгөөн гэдэг. Миний ус амар гоё хастай банахаа амар гоё гэж хэдээчтэй гуйж штэ. Тэгээд даашигийнхаа авчаарнаас нэгийг зүүж байна. Хөөрхөн харагдаж ийн гэж өөрийгөө бодож байна. Даашинка хараарай. За ингээд цагаа угаад цуглаанд яваад бичсэн өдөр манд дууссан байгаа. За энэ бол ингээд 4 сарын сүүлийн өдөр би ингээ ахаад баахан юм ярьж одоо 4 сараа дүүнсэн юм ярьж гин. За энэ дээр болохоор би 4 сард ямар их залхуурч хөвцөн тухайгаа юунаас болж гутраад эс тухайгаа ч юм уу те нэг тиймэрхүү юмны талаар ярьж байгаа. Тэг дээрэс нь олон төрсөн өдөртэй байсан өхлөөс амьсны баяр болсон гэх мэтчлээ 4 сард болсон ерхий зүйлсийг ярина. За үүнээс цаашаа би ингээ дахиад бахан юм чалчиж дүгнэлт хийсэн байгаа. Энийг залахгүй гэвэл та бүхэн сонсож дуусгаарай. Баярлаа. Тиймэрхүү байсан. Тэгээд ерөнхийдөө бол би энэ бичлэгийг ингээд амар архив болж үлдээсэй гэж хүсэж байгаа хгүй. Тэрнээс ингээд амар хүн амтнд хүрэл ингээд од болол тийм зэмжтэй байх үстэй ингээд энэ процессын маань хүмүүс ингээд бас үзэж байгаа миний ордны хүмүүстэй ингээд үзэж ивэл амар гоё гэж бодсон үднээс ингээд хөтөдөд бослоо байгаа гэж л өөртөө хэлж байгаа гэдэг. Яг юу болж байгааг мэдэхгүй байлдаг гэхгүй. Ямар ч тач би ингээд сар болгон ингээд документ хийгээд те сарынхаа эзнийг өдрийг ч юм ингээд харуулаад яг өсөж байгаа юм ингээд бичиж авч үлдээмээр санагдсан байхгүй юу? Тэг би уус амар хөтөд хийх хүсэлтэй байсан хар багасаа. Тэгэж хийж байгаа. Тэгэл энэ сард бол нэлээд тийм хийцгүй одоогүй амар хэцүү. Би амар их тасгал хийсэн зав нь бол тэгсэн мөртлөө би амар таргалцсан. Өнөөдрөөс хийж байгаа. Үхээс ч чадаа өнөөдөр амар тасгал багтаа байсан. Заавал шүү дээ. Тэгээд би ингээд юу чихгүй юм латан. Яа мэдээд байгаа. Гэхдээ би бас энэ үе мөчтөө амар хэцүүтэй бас ингээд ойлгож байгаа. Бас надад амар хэцүү хэлж байгаа. Тэгээд би нэгтгэхийн одоо өөрсдөө шаардаад гэх юм уу. За би яг энэ бастай тийм би ингээд энэ зүйлүүдийг хийж би ингээд бахны төлөвтэй эзэмшлийн зүйлүүдийг хийж бацаагаад ингээд хайрлагдана гэсэн тийм. Тийм сэтгэлээр одоо амьдраад байсан юм шиг надад бас санагдаж байна. Тэгээд би өнөө ойлгоод байгаа ч гэсэн миний ингээд сэтгэл зүйд тийм хүлээж авч чадахгүй юм тийм. Би ингээд би юу ч хийхгүй би ингээд хүссэн байсан би ингээд хог шаардсан гэж байна хайрлаж байгаа гэдэг юм шиг ойлгож чадахгүй гэсэн юм. Тэгээд яг яасан тэгээд өөрөө тийм ясаа жаанд рассан юм яана гэдэг отон яана гэж боддог юм. Энэ тийм хүн хамтлаг гараад тэрний ясан юм шиг санагдаа. Тэгээд юу нэг юм байсан. Тэгээд дөрөвнөөс ингэж амар хэлфорээ ингэж гэж бодсон байсан ч гэсэн би амар туушгүй байсан. Одоо ч надад хийх зүйл маш их байна. Тэгээд ийм үл байна. Ер нь хичээл намаач нэг хийхгүй тийм амар их амар цэцгүй гэдэг амар хичээл харагдаж тааш тийм харагдсан юм харагдаж магадгүй. Өөрөөр хэлбэл хандах багттай. Өөртөө бүр амар итгэхгүй байсан гэж би одоо амар санагдсан юм байна. Би нөгөө бодож хамаараа би жоохон хүүхэд мараа. Тэгээд би амар санагдсан. Санагдаад байгаа дэвсэн би ингээл мөнгөгүй өөрөө ингээд мөнгө авахгүй авижтэй дандаа ингээд дараад байгаа юм шиг юм санагдаад. Тэгээд өсвөр насны юу ч бодохтой гайс. Тэгээд юм шиг миний ирээдүйн надад бүр ингээд амар лаг төсөөлөг өгдөг. Тэгээд ирээдүйн чиний үндсийг маг харсан уу? Чи яа байсан? Чи ингээд юм залхуу байсан. Чи оршоогүй байсан. Чи шатсан байх. Чи шатсан байх. Маргааш 5 сар их юм хаа. Тийм маргааш нэг их би тасгийн үстэй консалт орон тийм биш үү?
Тэгэхээр надад явсан сэтгэлийн аюу сахилга бат гэж. Бараг та. Гэтэ би юу ч багтаа. Сахилга бат гэж шиг. Одоо би яг хичээлүүдийн нөхөрлөлтэй саяны би таньж хэлсэн нэг шууд хичээлүүд ингээд хийгээгүй явж байгаа.